За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр энэ одоо 2017 онд энэ хуулийн шинжилэл бас хийгдчихсэн байна. Өнөөдөр одоо шинжилсэн найруулга нь орж ирж үзэл баримтлалын хувьд бас нэлээд томоохон суурь шинжтэй өөрчлөлтүүдийг агуулсан шинэ хувилбар орж ирж байгаа юм байна гэж харж байна. За ялангуяа энэ дээр бол тэгэхээр ерөнхийдөө талуудын сонирхогч талуудын оролцоотойгоор стандартыг тогтоодог болгоё. За хоёрдугаарт нь болоод ирэхээр энэ нэгэнт тогтоосон стандартыг аж ахуйн нэгжүүд иргэд дагаж мөрддөг бай. Тэр тусмаа техникийн зохицуултыг заавал дагаж мөрддөг бай гэсэн ийм одоо зарчмын санаа орж ирж байгаа юм байна. За гуравдугаарх нь одоо ер нь төр одоо хувийн хвшлийн оролцоотойгоор энэ стандартыг хөвшүүлэх, хэрэглэх энэ үйл ажиллагааг одоо бас стандартыг тогтоох энэ үйл ажиллагааг одоо явуулъя гэсэн ийм зарчмын гурван гол санааг агуулсан ийм хуулийн шинжилсэн найруулга орж иж байгаа юм байна. Энийг бол би ерөнхийдөө үзэл баримтлалын үед бол дэмжиж байгаа. За тэр дагаж мөрдөх гэдэг тухай дээр бол нэлээд маргаа өрнөж байна л доо. Тэгэхээр ерөнхийдөө энэ стандартын тухай одоо чанарын тухай нэгдсэн ойлголтыг энэ нийгэмд бий болгож энэ нийгэмд итгэлцэл гэдэг имийг бий болгохын тулд өнөөдөр бид нэр яах аргагүй одоо чанарын талаар ижлэхэн ойлголттой байхын тулд яах аргагүй дагаж мөрдөх гэдгийг одоо бүр ингээд энэ хуулинд тусгайлан оруулж ирсэн юм байна гэж би бол ойлгож байгаа. Энэ утгаар нь бол энийг дэмжиж байгаа. Яг энэ дээр надад бас хит хитэн асуух зүйл байгаа даа. Ерөнхийдөө энэ хуулийн төслийг үзэхэд бол стандартыг тогтоох, стандартыг хэрэглэх гэсэн ийм хоёр үндсэн хэсэгтэй байхаараар юм байна. Уг нь агуулгын хувьд. Гэхдээ хуулийн дийлэнх одоо яг ингээ хуулийн одоо боловсруулалт талаас нь харахаар стандартыг тогтоох, стандартчлал тал руугаа төлхөө их анхаарсан. За хэрэглээ түүнийг болоо хянах эргээд хариуцлага тооцох тухай асуудлууд нь арай жаахан одоо сулхан тусцсан юм уу гэсэн ийм зүйл анзаарэгдэж байна. За тэгээд энийг одоо мэдээч хэрэг одоо явц тундаа өшөө сайжруулах байхаа гэж би найдаж байна. За надад хоёр асуулт байна. Энэ дотор гурван ч асуулт байна. Ер нь одоо стандартын талаар ямар нэгэн санал хүсэлт гомдол гарвал хинд гаргах уу? Тэрийг нь хэрхэн яаж шийдвэрлэх үү гэдэг бол энэ хуулийн дотор бол ерөнхийдөө тусаагүй лээ. Өөрөөр хэлбэл тэр тохирлын үнэлгээ баталгаажуулалтын энэ явцад чинь ямар нэгэн асуудал гарвал тэрийг нь хаана хин одоо хандах вэ гэдэг юм тодорхой биш байгаа даа. За дараад нь одоо нэг сонирхогч талуудын оролцоог хангах ийм зарчмын санаа оруулж ирж байгаа юм чинь түрүү Идэрбатус гишүүн бас хэлжсэн. Ерөнхийдөө энэ стандартын хэрэглээ тэрийг одоо хянах тухай дээр талуудын оролцогч талуудын тийм одоо олон нийтийн хяналтыг энд хэрэглэх боломжтой юу? Та нар нэг үндслэлдээ бичсэн байгаа даа шүү дээ. Одоо хүн хүчний хувьд хөрөлцөхгүй байгаа учраас бид нар одоо ингээд стандартыг мөрдүүлэхэд үнэхээр төвөгтэй байна гэдэг байгаа. Тэгэхээр чин иргэд олон нийтийн оролцоог одоо оролцоонд түшиглэж энэ хяналтыг хэрэгжүүлэх энэ санааг энэ хуулиндаа тэр үндсэн зарчимтайгаа нийцүүлээд оруулж ирэх боломжтой юу гэж асуумаар байна. Хоёрдугаарх нь энэ дээр хариуцлагын тухай асуудал ердөөсөө нэг илээд өнгөрцөн байгаа даа. Тэгэхээр стандарт техникийн зохицуулалт хоёр ч нь болоод ирэхээр нэг нь бол яг дагаж мөрдөн, нөгөөх нь заавал дагаж мөрдөн гэж байгаа. Мэдээж хэрэг хүлээлгэх хариуцлага санкцууд нь бол одоо бас харилцан адилгүй байх ёстой байх. Тэгэхээр энийг хэр ялгамжтайгаар энд тусгах вэ гэдгийг асуумаар байна. За гуравдугаарт нь би юу асуух гэдэг нь гэхээр одоо тэр нэг тохирлын үнэлгээг хийх гэж байгаа. Тэгэхээр энэ дээр чинь хувийн хвшлийн байгууллагууд нэг тохирлын үнэлгээний одоо хувийн хвшлийн лабораториуд тохирлын үнэлгээг хийнэ гэдэг ч байгаа. Тэд нар чинь өөр өөрсдийнхээ аргачлалаар хийгээ явуучих юм уу? Эсвэл нэгдсэн аргачлалаар хийх юм уу? Энэ нэгдсэн аргачлалыг энэ стандарт хэмжилт зүйн одоо нэг төв байгууллагыг боловсруулах, батлах одоо ийм чиг үүрэгтэй байх уу үгүй юу? Энэ тухай санаа бас энэ дотор бол байхгүй байгаа даа. Тэгэхээр энэ асуултуудыг хариулаад өгөө. За Шадар сайн буянгийн амар сайхан хариулъя. За хэрлэн гишүүн маань бас энэ өөрөө судлаа шинжилгээ боловсрол бусад одоо олон улсын чиглэлээр ажиллаж исэн ийм туршлагатай өөрөө энэ иргэдийн оролцоо маш чухал гэдэг маш чухал санааг одоо гаргаж тавьж байгаа гэдэгт баяртай байна. Ер нь өөрөө энэ хэрэглэгчийн аюулгүй байдал иргэдийн өөрсдийн хэрэглээний бас чанар стандарттай шууд холбоотой учраас энэ хууль тогтоомжоор бид энэ хэрэглэгч иргэдийнхаа олон нийтийн хяналт оролцоог илүү одоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж ингэж одоо үзэж байгаа. За нэгдүгээрт, хоёрдугаарт бол энэ асуудлуудаа бид нэр засаж сайжруулах асуудлууд дээр манай Батнайрамд гишүүнээр ахлуулсан. За тэгээд Хэрлэн гишүүн, Инх насан гишүүн, за тэгээд нэлээ 15 гишүүний оролцоотой ийм
ажлын хэсэг байгаа. Тэгээ ажлын хэсгүүд энэ дээр бас ажилласан учраас цаашдаа их хурлаар ингээд хилцэх хэсгийг шийдэгдээд явахаар ажлын хэсгийн дарга томилогдож гишүүд бас одоо албан ёсоор захирамжлагдаж бас явах бах. Тэгээд энэ хүрээнд одоо бас та бүхнийхээ санаа оноог тусгаад явна. За бусад асуудлыг Батбаатар дарга хариулж байна. За эндрийн 4 номер Батбаатар. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. За стандартын талаар бол санал гомдол бол одоо болтол гардаг. Одоо бол энийг бол ямар асуудлаар шийддэг вэ гэхээр, ямар дүрмээр шийддэг вэ гэхээр Монгол улсын үндэсний стандартчил буюу MNS 1.1 гэдэг бидний одоо барьж байгаа одоо дүрм олон улсын стандартын байгууллагаас барьж байгаа нэг гайдыг барьж бид нар энэ асуудал ханддаг. Энэ амраас яаж шийддэг вэ гэхээр техникийн хороогоор энэ асуудыг хэлэлцүүлдэг. Техникийн хороогоор хэлэлцүүлэхдээ тухайн гомдол буюу санал гаргасан одоо сонирхогч талыг оролцуулаад өөрийнх нь үндсэл тайлбарлыг сонсоод тэр мэргэжлийн байгууллага, төрийн байгууллага одоо тэр судлаач одоо тэр техникийн орооны гишүүдээр энийг хэлэлцээд асуудлыг шийдвэрлээд явж байгаа. Энэ асуудал бол одоо нөгөө MNS 1.1-ээр одоо зохицуулагдаад явж байгаа учраас хуулийн дээр тусгагддаг байгаа гэдгийг танд хэлье. За тохирлын үнэлгээний байгууллагыг бол манай ISO 17-67 гэсэн одоо баталгааж За нэг гишүүний дараагаар санал хураалтын өгдөж эхлэв шүү. Хилцэх хэсгээр. За Гончигдоржийн уян хишиг гишүүн асуулт асууна. За